Хэрвээ бид нар ингээд зүрх сэтгэлээр үнэхээр чин сэтгэлээсээ ингээд гараа тавиад зүрхэндээ то я уверена, что у каждого из нас харин тэгэх юм бол биднээс хүн болгонд есть то, что уже 100 раз пытались мы отложить в сторону, но не получается. харин тэгээд энэ үүнээс 100 удаа бам за магадгүй бүр 100 удаа яг үнийг гарах гэж юм уу хичээгээд байсан мөртлөө чадаагүй юм зүйл байгаа гэж бодож байна. И сколько раз бы мы не пробовали, постоянно возвращаемся на одну и Тий. ту же точку. За бид нар тэгээд хичнээн олон удаа оролцсон ч гэсэн бид нар эргэж буцаал хуучин дээрээ ирдэг. И это могут быть определенные черты характера. А энэ юу гэж болох вэ гэхээр бидний зан чанарын нэг онцгой нэг Которые мешают Ё. тебе, Тий. которые мешают детям, онцгой дутагдал гэх юм уу те одоо өөрчлөлт ч гэсэн саадуулдаг хүүхдүүд нь ч гэсэн саадуулдаг которые мешают твоим близким людям. тэгээ бүр ойр дотныхонд ч саадуулдаг Но ты никак не можешь от них избавиться. тэгээд түүнээсээ та ерөөсөө бүр ингэж салж чаддаггүй байгаа чадахгүй байгаа зүйл маа. Вера. Что означает вера? Харин тэгээ итгэл гэдэг чинь яг ямар утгатай вэ? Энэ юуг илэрхийлдэг вэ? Я верю в то, что Господь может оживить во мне то мертвое, которое мне мешает. Тэгэхээр миний дотор надад саад болоод байгаа өхмөл хэсгийг бурхан амьдруулж түүнд ам оруулж чадна гэдэгт итгэх явдал. Снова пробудить во мне хорошие качества. Тэгээд миний дотор дахин энэ сайн чанаруудыг бүрэлдүүлж өгнө. А надежда означает, Харин найдвар гэдэг нь что я верю, что мне нужно оставаться в том, где я нахожусь, быть верным тому, что я хочу изменить. тийм. Тэгээ би яг өөрчлөх гэдэг байгаа зүйлдээ тэрэндээ би яг үнэнч байх гэдэг тэр үл одоо найдвартай байдал гэх юм уу? И я верю, что Богу возможно, если мы захотим. Харин бид нар хүсэх юм бол бурханд боломжтой бүх зүйл. И я хочу начать с одной интересной истории. Би нэгэн сонирхолтой түүхээс номлоо эхлэх гэсэн. У нас есть презентация. За тэгэхээр ингээд энэ чи И я хочу рассказать вам про Англию. Все слышали, наверное, имя Дэйв Брэнсфорд. за тэгэхээр би нэг Английн тухай ярих гэсэн юм аа. Дэв Брис Дэйв Брэнсфорд. Дэв Брэнсфорд гэдэг нэрийг сонссон байхаа бүгдээрээ. Я вам расскажу, что это за человек. Энэ хүн ямар хүн бэ гэдэг энэ хүний тухай яриа. В Англии была команда велосипедистов, велогонщиков, Англид нөгөө дугуйчдын юм баг байсан. которые участвовали в конце турне. Франц руу явах аялалд оролцдог ийм аялал Дэйв хийдэг. Брэнсфорд, он разработал принцип 1%. За тэгсэн чинь Дэв Брэнсфорд бол за нэг хувь гэсэн нэг тийм зарчим боловсруулсан байна. Я простым языком объясню, что это такое. За тэгэхээр зүгээр би ингээ үгээр энэ юу вэ гэдгийг тайлбарлая. Они в течение 100 лет не выигрывали ни разу ни одного места. За тэгэхээр 100 жилийн турш ерөөсөө нэгдүгээр байр эзлээгүй байсан. У них не Англи. было шанса. Ямар ч боломж гараагүй, боломж байгаагүй. И люди говорили, они французы, они не знают наших гор, наших дорог. Тэгээд Францууд ингэж хэлжсэн. Тэд нар чинь манай замыг мэдэхгүй, манай энэ уулан дундуур яваагүй одоо мэдэхгүй бас. Ну, люди пытаются всегда объяснить, почему не получается. Тэгээд яагаад ингэ бүтэхгүй байгааг дандаа л өөрийнхөө нэг тайлбарлах И хүсдэг когда шүү пришел хүмүүс. Дэйв, он сказал, я не буду менять спортсменов. За тэгээд Дэв ингэсэн. Би тамирчтай ерөөсөө солихгүй. Они все классные, все хорошие. Тий, бүгдээрээ тэдэрлэг, мундаг. Я хочу разобраться в деталях. Харин би зүгээр бүр юм жижиг сажигын юмыг ингэж бүгдийг судалж мэдмээр байдаг гэсэн. И начал разбираться в деталях, что они кушают, как они спят, какой велосипед у них, За, какой тэгээд шлем у них. Тэд нар тэгээд ийм дуулах гэхдээ ямар дуулахтай ямар дугуйтай тэд нар юугаар хоолж унтдгийг яаж амардаг ер нь тэгээд тэрийг бүр сайн судалмаар байна гэсэн. И
поэтому детали очень важны. Он поменял всего лишь 1% в каждой сфере. Тэгэхээр энд бүр ингээд юу талбар болгонд нэг л хувийг аягүй сайн судалсан. Он пришел к ним в 2010 году. Тийш чи? 2010 год. 2010 онд ирсэн юм байна. И целый год у них, они не занимали первые места. Тэгээд бүтэн жилийн турш нэгдүгээр байр эзлээгүй. На второй год они уже где-то там что-то выиграли. За тэгээд хоёр дахь жил нь боллоо. Тэгэхээр хаяа нэг заримдаа нэг жаахан төрүүлсэн амжилттай байсан. Я не сделаю вас за одну ночь знаменитыми на первое место, да? За тэгээд би ингээд нэг л өдрийн дотор та нарыг би нэг алдартай болгочихгүй шүү дээ. Нэгдүгээр байр эзэлчихгүй шүү дээ гэсэн утгаар. Но в течение года они потихоньку изменяли свой стиль жизни, свои привычки. Харин тэгээд жилийн турш өөрсдийнхээ дадал зуршил янз бүрийн зүйлийг тэд нар өөрчилж эхэлсэн. По чуть-чуть, не 1%. Тийм. Зүгээр л баг зэрэгээр нэг л хувь. Они даже купили нужные подушки, матрасы и возили их с собой в те города, где они выступали. Тэгээ тэнд тэмцээн болчихсон газар тэр байтугай бүр өөрсдийнхээ дэрийг матрасыг хүртэл солиод аваад явсан байна. Потому что это было важно, высыпается спортсмен или нет. Яад гэвэл тэр тамирчин сайн унтаж чадж нүг уу, нойр нь ханж нүг уу гэдг нь үүнээс шалтгаалх учраас энэ бас их чухал юм байсан. И в 2012 году Тэгээд 2012 онд Брэдли Уинстон, 12 год, Брэдли Уиггинсон он занял со своей командой первое место. тэгээд яг багийнхаа хамт 100 лет. 100 жилийн туршид бүр анх удаа нэгдүгээр байр эзэлсэн байна. Почему, да? Тэгэхээр яагаад гэж бодож байна уу те? И следующие года, 13, 14, 15, 16, 17, они забирали все первые места. Тэгээд түүнээс хойш 2013, 14, 15, 16 гээд ингээд 2018 он хүртэл дандаа нэгдүгээр байранд орсон. Я хочу вам показать на примере, что наши привычки, плохие привычки, потихонечку на 1% можно изменить. Тэгэхээр би энэ жишээн дээр үзүүлэх гэсэн юм аа. Та нарт бид нар муу зуршлаа. Тэгээд нэг л хувь бид нар засах юм бол засаж болдог гэдгийг үзүүлэх гэсэн засах юм бол яадаг вэ гэдэг. Если какая-то плохая привычка, у тебя досталась тебе твоей прабабушке. За хэрвээ таны муу дадал зуршил жишээлбэл одоо эмэг ихээс ч хүртэл уламжлаад ирсэн байвал дамжаад то через года ты увидишь результат. тэгэх юм бол дараа нь бүр хэдэн жилийн дараа энэ үр дагаврыг та амсах болно. И мой вопрос. Тэгээ миний асуулт. Что ты можешь сделать сегодня на 1% изменить в своей жизни? За яг өнөөдрийн байдлаар та амьдралаа яг нэг л хувь яаж өөрчилж чадах вэ гэж би асуумаар байгаамаа. В нашем служении мы в Германии, когда открыли церковь, мы всегда говорили, что все, кто к нам приходят, они не уйдут отсюда неизмененными. Бид нар Германд тэр сүмдээ ингэж ярьдаг байсан. Өөрчлөлтөөс та нар өөрчлөлтөөс нааш хэн ч өөрчлөлтөөс нааш эндээс явахгүй гэж хэлдэг байсан. Почему? Потому что мы с людьми сталкиваемся, мы с ними теремся, и Бог меняет наш характер. Яагаад гэвэл бид нар үргэлж хүмүүстэй ажилладаг. Хүмүүстэй ингээм хамт зэрэгцэл байдаг. Тэгээ дандаа бид нар сөргөлдөх хэрэгтэй болдог. Тэгээ бурхан биднийг одоо үгээр дамжуулан өөрчилдөг. Да, ты можешь прийти в церковь такой, какой ты есть. Мэдээж та яг байгаагаараа л сүмд ирнэ гэсэн үг юу юм. И некоторые люди приходят и говорят: принимайте меня такой, какой я есть, белый и пушистый. Зарим нь бол гэсэн ингээд намайг ингээ байгаагаар л та хүлээж аваарай гэж хэлдэг. Но я вам открою секрет, ты не останешься таким, какой ты есть. Харин тий би та нарт нэг нууцгий. Та харин яг хуучин байснараа үлдэхгүй. Даже природа не стоит на месте. Тэр байтугай энэ байгаль хүртэл ингээд яг нэг янзаараа байгаад байдаггүй. Сегодня облака ушли в ту сторону, завтра они пойдут в другую сторону. За өнөөдөр үйл ийшээ нүүлээ маргаш тийшээ нүүн гэх мэтчлэн үргэлж нэг л хിവэрэ нэг дор байдаггүй. И природа движется либо вперед, либо назад. За тэгээд
урагшаа юм уу, хоошоо юм уу хөдөлж л байдаг. Какое направление выберешь ты? Хочешь ты вперед или ты хочешь назад? Тэгэхээр та урагшаагаа явмаар байна уу? Эсвэл ухрамаар байна уу? Та өөрөө сонгоно хэсэг. И следующий слайд я взяла современный перевод, Галатам 5:25. За тэгээд дараагийн слайд дээр Галат 5:25-ыг Так как Дух источник нашей новой жизни, давайте же будем следовать Духу. Тэгэхээр ариун сүнс гэдэг бол бидний шинэ амьдралын их сурвалж учраас Что это означает? энэ яг юу гэсэн үг вэ гэхээр хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая гэсэн Что для байна. нас это означает? Тэгээ бидний хувьд энэ яг юу гэсэн үг вэ? Ямар утгатай вэ? Как мы это понимаем, следовать Духу? Тэгэхээр сүнсэн дотор явъя гэдгийг бид нар яаж ойлгож байгаа вэ? Некоторые верующие, они приносят все Богу, все свои сферы. Зарим итгэгчид бүх зүйлийг амьдралынхаа бүхий л талбар хэсгийг бүгдийг Бурхны өмнө тавьдаг. Такие, где мы Богу говорим, ну здесь ты можешь со мной поработать. Тий. За тэгээд яг энэ талбар дээр яг энэ хэсэг дээр та надтай хамт ажиллаж болно гэж хэлдэг. Но есть сферы, Харин зарим которые я нэг говорю, не, вот финансами Господь не трогай, тут я сам. тэгэл заримдаа ингэж хэлдэг. Гэхдээ энэ санхүүгийн талбар зүгээр бурхан минь би өөрөө болгочихно. А? В спальню не заходи, тут я сам разберусь. Спальню? В спальню, да. Тэгэхээр Отношения между мужем и тэгэхээр миний унтлагын өрөөрөө бас орох хэрэггүй. Тэг би тэнд өөрөө очроо олчихно. Өөрөө зохицуулна гэдэг. И теперь я хочу на следующей графике вам показать, как это выглядит. Тэгэхээр дараагийн график дээр энэ яг юу гэсэн үг вэ гэдгийг Потому харуулж что байгаа. иногда есть такие моменты, когда на нас давит извне, мы должны измениться. Тэгэхээр заримдаа биднийг гаднаас нь та нар өөрчлөх хэрэгтэй, өөрчлөх ёстой гэдээ биднийг гаднаас шахаад байдаг. Например, что шеф говорит, я хочу, чтобы ты приезжал вовремя на работу. Жишээлбэл одоо дарга нэг би чи яг ажилдаа цагтаа ирдэг байгаасаа гэж би хүсэж байна гэдэг. Это просто пример. Тэгээ энэ зүгээр жишээ татж Это байгаа. может любая другая ситуация быть. Да. Извне, когда тебя заставляют Тий. поменяться. Гаднаас гэдэг нь одоо ингээ гаднаас нь та үсэг байхад гаднаас ингээ танаас шаардаад байдаг, албатаад байдаг. И шеф тебе говорит, если ты не изменишься, у тебя нет будущего. Тэгээ ингэж хэлдэг. Чи өөрчлөхгүй бол чамд ирээдүй байхгүй шүү. И вот эта Чистый. стрелка означает, когда на тебя давят извне, на тебя, Тэр сум бол саний хэлсэн яг гаднаас нь таныг шахтгаа гэсэн утга харуулж байгаа. и ты пытаешься поменяться. Тий. За тэгээ та бас өөрчлөгдөхгүй хичээн оролдоно. Ну честно, вас хватит на 2 недели, ну 3. За тэгэл нэг 2 юм уу 3 7 хоногийн турш. А потом будет то же самое. Тий. Гэт хичээгээд гайгүй юм шиг болоод байгаа юм шиг байна. Дараа нь эргээд нөгөө хуучиндаа буцдаг. Почему? Потому что мотивация совершенно другая, не твоя личная, не изнутри. Яад гэвэл сэтэлжүүлэлт нь шал өөр учраас та өөрөө дотроосоо өөрчлөгдөх гэсэн юм санаа таны дотор байгаагүй. Тийм учраас И энэ без төрс системы здесь не справиться. систем. Без системы. Тэгэхээр энэ чинь ямар нэгэн систем тавигдахгүй. Чтобы было понятно, да? Не все родились в верующих семьях. За би ойлгохын тулд жишээлбэл бүгдээрээ христчин гэр бүлд төрөөгүй. Некоторые пришли из мира в церковь, Тэгэхээр зарим нь бол зүгээр л ингээ гаднаас энэ дэлхийгээс сүмд ирсэн байгаа. и внутри я хочу поменяться. Харин тэгээ дотроо ингээд би өөрчлөгдмөө байна гэсэн бодолтой бол Вот эта идентичность, когда я знаю, кто я в Иисусе Христе, что Он меня освободил, тэгээ Есүс Христ намайг чөлөөсөн гэдгийг мэдж байх юм бол только вот это может меня поменять. харин энэ л биднийг өөрчилж үнэхээр яг үнцээр нь ингэж өөрчилж А чадна. теперь немножко к системе, потому что в церковь мы приходим, мы попадаем в систему. За тэгээд системийн тухай одоо жоохон хэлээ. Сүмд ирлээ. Тэгэхээр чи нэг өөр системд бид нар орж ирж байгаа. Где потихоньку меняются наши друзья. За тэгэхээр манай найз нар ингээд багаар өөрчлөгддөг юм. Не сразу в одну ночь у меня друзья поменялись, Нэг л өдөр ингээд нэг л шөнийн дотор бүгдээрээ өөрчлөгдчихдөггүй. а потихоньку.
Харин багаар. Потому что я меняюсь. Яг тэгвэл би өөрчлөгдөд байгааг хараад энэ бүхэн болж байгаа. И тогда этот результат будет надолго. Харин тэгээд энэ үр дүн бол яг нэлээд удаан байх өөрчлөлт. И это 3 этапа изменения поведения. Это следующий слайд. Да. За тэгэхээр дараагийн слайд. Да. Мы получаем изнутри. Тэгэхээр Знаем, кто мы в идентичности. энэ гурав те бид нар өөрснөө хинбэ гэдгийг мэдээд тэгээд өөрчлөгдөж байгаа. И изнутри меняются привычки. Тэгэхээр дотроос миний дадал зуршил өөрчлөгдөж байна. И с годами мы получаем другой результат. За тэгээд ингээд он жилийн туршид ингээд цаг хугацааны явцад энэ Ну и улам наоборот. Когда на нас Отчат. давят и хотят, чтобы мы поменялись. тий эсвэл зүгээр гаднаас бидрийг ингээд дарамтлаад тэгээд нэг юм өөрчлөхөд тэр нь төр зургийн юм байдаг. Харин энэ бол нэлээд урт А настай что такое өөрчлөлт. идентичность? Идентичность – это то, как видит меня Бог. Тэгэхээр за энэ дээр тийм энэ өөрийн мөн чанар гэсэн дээр тий бурхан намайг яг яаж харж байгаа вэ? Какие у него планы на меня? За тэгээд миний талаар ямар төлөвлөгөөтэй вэ бурхан? Какое видение у него на меня? Тэгээд миний талаар ямар ирээдүй алсын хараа байна вэ? А значит, он заинтересован в моем характере. Тэгэх юм бол бурхан миний чанарыг сонирхон одоо анхаарна гэсэн үг тий. И тогда мы получаем свободу, мы выходим в свободу. Харин яг ийм өөрчлөлт ороход гэх юм бол бид нэр А что такое взять эту свободу? чөлөөлөгдөн. Харин энэ чөлөөлтийг яг аав нь одоо эзэмших аав нь гэх нь юу гэсэн үг вэ? Потому что Бог сказал, я дал вам эту свободу. Тэгээ бурхан ингэж хэлсэн би та нарт энэ эрхчлөлийг өгнө гэж хэлсэн. Помните историю, когда они должны были победить великанов? За тэгэхээр нөгөө нэг агуу том хүн их юм биш анаа. За тэрийг ялах хэрэгтэй байсан. Ийм тохиол гарсан те анаг. Вот такие же великаны есть у нас в жизни. Тэгэхээр ийм анаг шиг ийм том хүмүүс том асуудлууд бидний амьдралд байдаг. А чтобы их победить, нужно что-то сделать. Харин тэгээд тэднийг ялахын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. И надежда означает, что у меня есть шанс их победить. Тэгэхээр миний найдвар бол тэднийг ялах боломж байна гэж А хэлнэ. вера означает, что Бог мне в этом поможет. Тэгэхээр итгэл бол харин бурхан намайг ялахад үүнд тусална гэж хэлдэг. Я приведу пример с семечкой. Если фермер сажает в поле семян, раскидывает, За тэгээд ингээд юу тариач юу тарих гад ямар нэг юм тарих гад үр цацж чинь. он подходит к семечке и начинает молиться на языках, чтобы быстро она выросла. За тэгээд үрээ цацчаадсан хурдан ургаасаа гэж ингээд залбирлаа гэж бод тий. И что произойдет? Тэгэхээр юу болох вэ? Ничего. Семечко Юу ч говорит, болохгүй. дай мне вырасти, я уже в земле, все нормально. Тэгэхээр тэр өөрсөй гэж би энэ хөрсөн суулгацсал юм чинь бүх зүйл зүгээрээ гэж хэлнэ. Болно гэж хэлнэ. А еще я попросила, чтобы принесли мусорные ведра. Тэгээд би хогийн сав энд албаар тавьсан. Все, что мне мешает, Надад саад болж байгаа бүх зүйл я складываю все вот в этот мешок. Для меня за тэгээд бид нар энэ хогийн уудан дотор ингээд хоримтлуулаа л гэдэг. все мои плохие привычки, весь мой дурной характер. Тий миний муухай зан чанар, миний муухай дадал зуршлууд. Все, что меня мучит, я не хочу с этим жить. Тий. Харин тэгээд намайг заваагаад байдаг ийм муухай зүйлс би ийм юмтайгаа амьдрмааргүй байна. Извините, что я Иисуса сравниваю с мусорным мешком. Иесус. Да. За. Би одоо Иесусыг хогийн савтай зөвлөлөд байгаа уучлаарай гэж. Но это то, что Он для меня сделал. Он забрал все вот это греховное, грязное, ненужное. Харин Иесус миний дотор байгаа хэрэггүй бүх муухай бүгдийг тэр өөртөө авсан юм аа. И я все вот это приношу на крест. Тэгээ энэ бүхнийг би загалмаа дээр авчирсан. Потому что я понимаю, Яа тэгвэл би что Иисус сделал для меня. И я могу от этого освободиться. Иесус миний төлөө юу хийсэн бэ гэдгийг би ойлгож байна. Би энэ бүхнээс ангижирч салж И чаднаа. да, мы живем на земле, и да, мне нужно время. Харин гэхдээ бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаад бөгөөд биднэрт бас цаг хэрэгтэй. И многие люди упускают один момент. Это следующий слайд.
За харин айгу олон хүмүүс энийг мөчиг ингээд анзаарахгүй орхичдаг. Потому что нам нужна культура следующего шага. Яа тэгвэл дараагийн алхам хүрэх тийм культура. Культура. Соёл хэрэгтэй. Дараагийнх слайд. Есть монгольская культура, есть немецкая культура, а есть христианская культура Иисуса Христа. Монгол соёл гэж байдаг, герман соёл гэж байдаг, харин христчин буюу ийм Есүс Христийн соёл гэж бас Это байгаа. наша страсть, жить без страха. Үнэхээр бид нар ингээд ямар ч айдасгүйгээр амьдрэх гэсэн хүсэл тэмүүлэл. Позитивно влиять на окружающую среду. Харин энэ нь ингээд эргэн тойронд эергээр сайнаар нөлөөлдөг. И наша цель помогать людям становиться похожими на Иисуса Христа. Харин тэгээ бидний зорилго бол хүмүүст Есүс Христтэй адилхан болоход нь туслах явдал юм аа. У нас есть хороший пример, какими мы можем быть. Кстати. Тэгэхээр бид нар сайн үлгэр жишээ байна шүү дээ, тэ? Бид нар ямар байж болох вэ гэдэг үлгэр жишээ байна бидэрт. И следующий слайд. Тэгээ дараагийн слайд. Цель, что мы хотим поменяться. Тэгээд бид нар өөрчлөгдөхийг хүсэх юм бол И у нас есть результат наверх. за дээшээ тэн дээр үр дүн гэж байна. У нас есть время. За тэгээд энэ хэвтэй тэнхлэг дээр цаг И с хугацаа. этой точки я иду вот сюда, я хочу туда. Аха. Тэгээд энэ эхлээс би тийшээ тэмүүлнэ. Дээшээ тэ. Я Зорилго. знаю, что Бог может вот так все сделать. Харин тэгээд бурхан ингээд нэг л мөчөд ингээд өөрчлөлт хийж чадна. Но Бог заинтересован в нашем характере, чтобы мы менялись. Тэгэхээр бурхан бидний зан чанар өөрчлөгдөөсэй гэж бурхан хүсдэг. Чтобы мы сами что-то делали. Тэгэхээр бид нар бүр яг өөрсдөө ямар нэг юм хийгээсэй Потому гэж что хүсдэг. Он все сделал. Яагтвэл тэр өөр бүгдийг хийцсэн юм аа. Помните картину, очень знаменитую картину Леонардо да Винчи, где такие две руки да Бог, и человек протягивает руку? Леонардо да Винчигийн тийм алдартай зураг байдаг. Хоёр гар барьж байгаа. Помните эту знаменитую? Бурхан дээрээс өөрийнхөө гарыг өөрийнхөө мотрыг ингээд сунгаад харин хүн ингээд зүгээр л жоохон тэгсгэл нэг итгэвтэйгээр биш гараа өргөд ингэж тийм зураг байдаг гинэ. А это говорит, что Господь сделал Энэ все, бол бурхан өөрөө бүгдийг хийсэн гэсэн үг. но 1% должны сделать мы. Харин нэг л хувь бидний хичээл зүтгэлээс гарах ёстой. И следующий слайд, Тэгээ дараагийн слайдн дээр синенькая стрелочка, энэ дээр бол хөхөөр сум заасан байна те. где прошло время, и у меня есть мой результат, а результат это как раз где соединяется красное и синее. За тэгэхээр ингээд цаг хугацаа өнгөрөхөд үр дүн гарна. Энэ үр дүн тэр улаан зорилго гэдэгтээ давцж байгаа. Часто мы не видим перемен, что происходит. Гэхдээ ер нь ихэнх тохиолдолд бид нар тэр өөрчлөлтийг бас мэддэггүй, Я хардаггүй. хочу сказать, что каждый проект нуждается во времени. Проект. За тэгэхээр альва төсөл заавал ингээд цаг хугацааг шаарддаг. Даже когда ребенок зарождается, проходит 9 месяцев. За тэр байтугай ингээд хүүхэд ихийг хөвлөд бүрлдээд үр тогтонгууд дараа нь бүхэл бүтэн 9 сар байж байгаа төрдөг штеп. И где посеяно семя, где я хочу измениться, тоже должно пройти время. Тэгэхээр би өөрчлөлтөө хүссэн үр тарьсан тэр үр бас л тодорхой хугацааны дараа ургана гэсэн үг. И я скажу больше, 250 дней. За бүр 250 өдөр ч гэсэн үргэлжилж болно гэнэ. Чтобы вы увидели первую перемену, что вы изменились. Тэгэхээр хамгийн анх та өөрчлөгдсөн байна гэж хамгийн анхны шинж тэмдэг хартал бараг жил орчим цаг өнгөрч магадгүй. И вот эта долина, где ты находишься, мы Да. в основном там всегда страдаем. У нас ничего не получается, мы не можем. мы За бросаем. харин тэгээд энийг туулах явцад те энийг туулах хөндий энд бол бид нар энэ хооронд бид нар бол маш зовдог. Энийг туулж явах те энэ өөрчлөлтийн хөндий.
И есть у нас следующий слайд, это как раз где мы находимся в долине разочарования. Аха. За тэгээд дараагийн слайдн дээр бид нар одоо За тэнд үнтэй урам хугарлын хөндий гэж байна. И вот в этой долине разочарования происходит то, что мы расстраиваемся, мы складываем руки, у нас ничего не получается, и мы бросаем это дело. За тэгээ энэ хэсэг заримдаа ингээд урам хугараад заастаа юу ч бүтэхгүй юм байсан. За боли гэж И некоторые ухрах цаганд ухрах зүйл говорят, болох как гэдэг. плохой верующий, Дух Святой не действует. Заастаа би айгүй муу итгэж маа ариун сүнс өрөөсөө надад нөлөөлөхгүй байна И потом гэхгүй байна. стыд приходит, и начинаешь себя стыд, Тэгээд би өөрөөсөө ингээ ичдэг. и начинаешь сам себя обвинять, Тэгээ өөрийгөө буруутгана. потому что мы часто начинаем с веры, чтобы что-то изменилось. Тэгэл ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байгаа гэсэн итгэлтэйгээр бид нэр Но надежда байхад заканчивается. итгэлтэйгээр байгаа боловч зүгээр л ингээ найдвараар төгсдөг. За дараа нь болно үсттэй гэсэн найдвар дотор. Еще один пример, как это действует, да? За одоо яг ямар Например, ты байж находишься одоо нэг в жишээ. холодной комнате, это следующая картинка моя, Дараагийн зураг гинэ. где мужчина замерз в комнате, За тэгээд энэ амар юм хүүтэн цэвдэг өрөөнд сууж байна тий. ты включаешь батарею, чтобы эта комната растаяла, За тэгэх юм бол нөгөө пара залгадаг тий. Дулаацуулахын тулд пар залгана. как вы думаете, лед сразу растает, если я включу батарею в холодной комнате? За би ингээд тэн залгасаа бодох юм бол энэ хүмүүс яах вэ? Шууд хайлчих уу? Он начнет таять. Сначала будет минус 30, минус 26, минус 24. Зүгээр л хайлж эхлэн температур нь одоо өөрчлөгдөж эхлэн тий 30 байгаад 20 болоод ингээд айж мачмаар. И вот в этой долине ты говоришь, ну я же включил батарею. Тий. Тэгэхдээ одоо нөгөө хүндээгэр туулаа явж байгаа аахгүй юу? Почему ничего не происходит? Би ч одоо ингээд тэн залгацсан шүү дээ. Яагаад ингээд дулаацахгүй байгаа юм бэ гэж бодож болно. А батарея говорит, дай мне время, я уже работаю. Тэгээ харин тэгэхэр чин тэр нөгөө тэн хэлнэ гэсэн үг шүү дээ тий. Потом проходит Цаг время. хүлээж цаг хэрэгтэй шүү дээ. За тэгээ дараа нь цаг хугацаа өнгөрнө. И батарея начинает делать плюс 1, плюс 2, плюс 3. За тэгэхээр тэн ингээд 1 2 гэд нэмэх 1 нэмэх 2 гэд дулаацч эхэлж байна. И через время у нас другая совершенно комната. За тэгээ хэсэг хугацааны дараа шаал өөр дулаахан өөрөө болцсноо гэсэн үг. Расскажу про себя, как моя комната выглядела. За миний өөрөө ямар байсан? С чем я Ха. боролась? На слайдаа конечно будет. Нет. Тэг. Би өөрийнхөө тухай яриа. Би яг юуны төлөө тэмцэлтэй байсан яриа. Я раньше много кофе пила. Би өмнө маш их кофе уудаг байсан. И мое воскресенье начиналось с утра, я вставала, пила кофе. За тэгээд бүтэнсээ өдөр би өглөө бассаар кофе уудаг. Ехала в церковь, опять пила кофе. Сүмдэр очиод дахиад кофе уудаг. Потом я разговаривала с человеком, пила с ним кофе. Дараа нь хүмүүстэй ярьж байна. За тэр хооронд тэгхтэй ч би бас л уугаал кофе уугаал. Потом я разговаривала с другим человеком, опять пила кофе. Дараа нь өөр хүнтэй ярьж байгаа. Дахиад кофе уудаг. У меня выходило до 8 кружек кофе. 7-8 аяг кофе уудаг байсан. И в один день, когда я поняла, что меня уже потряхивает, трясет, Трясет в руки. момент я поняла, что меня уже начинает трясти. За тэгээ би ойлгосон. За ингээд миний ингээд бүх юм чичрээд. И я понимаю, что в будущем это для меня нехорошо. Тий, за ирээдүйд цаашаа бол энэ юусээ сайн биш ээ гэж мэдээд. Но зависимость от кофе это теперь есть. Гэтэ яах вэ? Нөгөө нэг кофений хамаарал гэтэ байгаа л да. Потому что в течение недели я тоже пила кофе. Тий, яг л 7 хоногийн турш бас кофе уусан. Уудаг. И я приняла решение, что в воскресенье я буду пить мятный чай. За тэгээ би ийм шийдвэр гаргасан. Бүтэнсээ өдөр би гата цай уунаа. Одно воскресенье. Тий, нэг л бүтэнсээ өдөр. В течение недели я пила кофе, а в воскресенье я решила, буду пить мятный чай. Тэгэхээр 7 хоногийн турш явцад би
кофе уун. А тэгтээ бүтсэн өдөр л би гадаа цаа уунаа гэсэн шийдвэр гаргаад. Как вы думаете, это как-то повлияло на неделю? Тэгэхээр ингээд энэ нэг өдөр ийм цаа уун гэсэн шийдвэр чинь 7 хоногийн туршид энэ нөлөөлж чадах уу? Та нар юу гэж бодож байна? В течение недели я начала также автоматически меньше пить кофе. Тэсэн чинь харин яг 7 хоногийн туршид би хамаагүй бага уудаг болсон кофег. 1%. Тэгэхээр энд бол яг нөгөө 1% гэж яриад байгаа тухай юм аа. Поэтому, если у тебя в жизни что-то есть, что ты хочешь поменять, Тийм учраас таны амьдралд яг та өөрөө бас өөрчлөе гэж хүсэж байгаа зүйл байгаа бол начни с маленького, с 1%. зүгээр л багаас эхэл. 1%-аас эхэл. Если ты понимаешь, что тебе надо начать здорово питаться, За тэгээд танд эрүүл хоол хэрэгтэй гэж үзчихвэл сделай в неделю 1 день, где ты будешь только есть овощи. тэгэл ингээд за нэг л өдрийг илүү их ногоо идэ гэж шийдэх ч юм уу. Тэгэж өөрчлөх юм бол И, конечно же, привычку можно поменять, если ты попросишь Духа Святого в этом тебе помочь. тэгэхээр дадал зуршлыг өөрчилж болно. Хэрвээ та бас ариун сүнснээс говьл боломжтой. И на следующем слайде я написала 5 моментов, как можно поменять привычку. За тэгээд дараагийн слайдн дээр яаж дадал зуршлаа өөрчилж болох 5 зүйлийг бичсэн байгаа. Как выработать хорошую привычку. Яаж үүнийг бий болгох вэ бүр энэ зөв дадал зуршлыг. Есть разница между словом «хорошее» и «полезное»? Тэгэхээр сайн эсвэл ашигтай гэдэг хоёр үгийн хооронд ялгаа байна уу? Есть разница? Ялгаатай юу? Есть. Ялгаатай. Поэтому, конечно же, прервать провоцирующий Тим. фактор, почему я пью кофе. Тэгэхээр бид нар ингээ өдөөгөө байгаа хүчин зүйл нь юу вэ те? Яагаад би кофе уугаад байгаа вэ? Почему я это делаю? Би яагаад үүнийг хийгээд байгаа вэ гэдэг ойлгох хэрэгтэй. Второй шаг – это сформировать четкое представление Хоёр дахь нь өөрийн мөн чанарын талаар тодорхой ойлголттой болох. о своей личности. Тий. Өөрийнхөө мөн чанар. Би хэм бэ? Би яагаад байна? Кем ты себя видишь через 5 лет? 5 лет? Примерно. Аха. Да. Через год. Жишээлбэл 5 жилийн дараа ч юм уу те та өөрийгөө ямар байна гэж бодож байгаа, ямар байхыг хүсэж байгаа. А чтобы себя видеть так, надо что-то изменить. Тий. Харин тэр ирээдүйдээ ийм болно гэж бодож байгаа тэрэндээ хүрэхийн тулд ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй болно. Третий шаг – это требует времени. Тэгээд гурав дахь нь бол өөрчлөлтөд цаг хугацаа хэрэгтэй. И постепенно продвигаться на 1%. За тэгэл ингээл багаар 1% гэдэг рүү дөхөж очих. Аажмаар урагшлах. Не бывает такого, что человек сегодня один, а завтра проснулся, и он другой. За тэгэл одоо өнөөдөр би нэг юм хүн байна. За маргааш өглөө бас сэрэхэд би шал өөр хүн болсон байна гэж байдаггүй. И пятое, просите Духа Святого о дисциплине, чтобы быть. Тэгэхээр ариун сүнснээс сахилга батыг гуй гэсэн байна. 5 дугаарх нь. Поэтому я хочу еще раз задать вопрос. Тийм учраас би дахиад та нараас асуухыг хүсэж байна. Что я сегодня ставлю себе как цель, что я могу изменить на 1% только? Өнөөдөр би өөртөө юуг нэг л хуваар өөрчилж одоо юуг өөрчлөх зорилго тавьж байна. Түүн дээрээ зөвхөн нэг л хуваар эхлэх. Какой 1% Ямар 1%-ийг я могу изменить? ямар зүйлийг одоо 1%-аар эхэлж өөрчлөх болох вэ гэдэг дээрээ бодож үзээрэй. У меня проблема со спортом. Я не могу никак спортом заняться. За миний хувьд бол ингээд спортоор хичээл гэдэг бол дандаа асуудал байдаг. Би спортоор хичээлж Если мне чаддгүй. постоянно говорят, тебе надо, ну как-то это мне не помогает. Харин ингээд хин нэгэн хажуунаас ингээд чи чамд ингэ хийх хэрэгтэй шүү гэдэг ингээд гаднаас ингээд ахын бол энэ тус болдоггүй. Я моим студентам сказала, я куплю кроссовки и поставлю их в коридоре. Тэгээ би кому-то сказала. Студентам. Би энэ оюутнуудаас ингэж за би ингээд нэг пүүц ч юм аваад тэгэл коридор тавьчихсан.
И каждое утро они мне будут говорить доброе утро. Тий. Тэгээд нөгөө пүүс чинь өглөөний мэнд гэлдэг шүү дээ надад. И когда-нибудь, может быть, я их одену. Тий. Тэгээд магадгүй хизээ нэг өдөр нэг сахаа өдөр би өмсөж явж магадгүй. Когда-нибудь это сработает. Хизээ нэгэн цагт гэх юм бол одоо энэ болно би болж Это болно. мой 1%, который я сделаю. Тий. Тэр хизээ нэгэн цагт энэ тэгэл болно ирэх гэдэг нь харин тэгээ энэ бол надаас шалтгааллах 1% юм аа. А сейчас я хочу просто помолиться. Тэгээ одоо зүгээр л яг залбирмаар байна. Отец на небесах, Тэнгэрлэг эцэг минь ээ. я благодарю Тебя за безграничную благодать. Би таны бидэнд өгсөн тэр үнэхээр хязгааргүй нэгүслийн төлөө талархаж Ты байна. простил все мои ошибки. Та миний бүх алдаа мадыг бүгдийг уучлсан. Ты простил все мои грехи. Та миний бүх гимнүглийг уучлсан. Ты сделал меня новой, что во мне живет. Тэгэхээр миний дотор байгаа шинэ зүйлийг та хийсэн. Я достойна прийти к Твоему престолу. Тэгэхээр би таны хаан ширээний өмнө зогсох би зохистой болсон. Потому что я Твой ребенок. Яагаад гэвэл би таны хүүхэд учраас. И Ты видишь этих великанов в моей жизни. Тэгээ миний амьдрал байгаа тэр агуу том дайснуудыг таарч байгаа. Пусть это будут плохие привычки. Тэгээд энэ нь бол муу зуршилж Те, байж которые я болох. не хочу в своей жизни. Би өөрийнхөө амьдрал хүсэхгүй байгаа тэр муу зуршлууд байж болох юм. Я хочу, чтобы Ты дал новую перспективу, чтобы их голоса я не слышала в своей голове. Тэгэхээр ийм би өөрийнхөө толгойд тэдний тэр дуу хоолойг сонсохыг хүсэхгүй байна. И там, где у меня не получается, Тэгээ би түүнээсээ одоо салж чадахгүй байгаа болохгүй чтобы байгаа этот зүйл. голос осуждения стал тише. За тэгээд бас намайг буруутгах дуу хоолой ч гэсэн намжихын тулд би Чтобы гуйн голос залбирч байна. разочарования стал тише. Тэгээд бас сэтгэл дундуур гонсох тэр дуу хоолойч гэсэн намдаасаа гэж би Голос залбирч байна. обвинения стал тише. Тэгэхээр тэр буруутгалын дуу хоолойч гэсэн намдахын тулд би гуйн залбирч байна. Тэрлэгээс өмнө би танаас Излей на нас Духа Святого. ариун сүнсээрээ та бидний дээр асган цутгаж өгч дүүргэж. Духа жизни, Тэгэхээр амьдралын сүнс, Духа силы. тэр хүч чадлын сүнсийг Та сила, которая воскресила Иисуса Христа. Есүс Христийг дахин амьлуулсан тэр хүч чадлыг. Та сила, которая живет у нас внутри. Тэгээ одоо бидний дотор амьдрах тэр хүч чадлыг У нас не дух жертвы. бид нар зүгээр тэр золиос болдог. У нас Тийм. нет дух проигравших. Бид нар ялагчийн сүнстэй биш. И у нас нет дух обвинителя. Тэр бидний дотор бас буруутгалын сүнс байхгүй. Дух Божий оживляет нас. Харин Бурхны сүнс биднийг амьлуулдаг. Аминь. Амен. И теперь просто спросите Духа Святого, какой 1% вы можете изменить в своей жизни. Тэгэхээр ариун сүнснээс та бүгд одоо амьдралынхаа ямар хэсгийг 1% амьдралынхаа хэсгийн ямар 1%-ийг өөрчлөхийг хүсэж байна. Ариун сүнсээс асуугаарай. С Его силой. Тэгээд түүний хүч чадлаар үүнийг хийж болно. Аминь. Амен. Понятно. Баярлалаа.